Арим дөргийн залуусаа их орон Монголын үндэсний телевиз, Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөө толгойтой хамтран допинг хөгжицгөө урайнд орно нэгдэн фитнес кап 2016 шоу нэвтрүүлгийг үзэж танд хүргэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд манай нэвтрүүлгийн 3 дахь дугаар үзэж танд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань залуучуудынхаа үлдсэн 6 багаа танилцуулах байгаа. Эдгээр залуучууд маань та бүхэнд өөрийгөө хэн болохоо харуулах болно. Тэгэхээр үзэж та бүхэн маань өнөөдрийнх нэвтрүүлэгтээ хамт байж өөрийнхөө дэмжиж буй оролцогчоо олж аваарай гэж хэлмээр байна. Ингээд өнөөдрийнх нэвтрүүлгийг хамтдаа эхлүүлье. Допинг хөгжицгөө залуусаа. Самбайцааны үзэгчтэй их орон телевиз үзэж байгаа бүх үзэгчтэй монголчуудын өнөөдрийн мэндийг хүргье. Би одоо Хөх толгой багийн ахлагч Нэгтгэгийн Эрдэнэ ирэж хүн байна. Ямар ч сан миний хувьд бол энэ шоунд хасах 70 гэсэн ангилалд оролцож байгаа. Миний хувьд бол шорттой төрөл оролцох боломжтой бол миний хүсэл байхгүй. Яаль ч багийн хамт олонны одоо бүрдэлтээс болоод би хасах талдад орж таарж байгаа. Манай багийг сайн дэмжээрэй. Манай баг хөшөөлөө хичээж оролцох болно. Бүх багуудтай бас амжилт хүсмээр байна. Тэгээд энэ бас энэ шоуг зохион байгуулж байгаа их орон телевиз, Монголын бодибилдинг фитнес нийтийн чөлөө толгойд бас баярлалаа. Тэгээд допинггүй хөгжицгөө залуусаа. Цаана үзэгчтэй Хөх толгойд багийн гишүүн баярмаа байна. Фитнес мис ангилалд өрсөлдөж байгаа. Нэгдүгээр байранд орох юм бол орохын төлөө явж байгаа. Нэгдүгээр байранд орох юм бол бид бүхэн шагналынхаа мөнгөөр мэдээж эхний ээлжинд сайн үлийн аян эхлүүлэх юмсан гэж бодож байгаа. Манай багийн гишүүд далаад өгнө гэсэн итгэл маш их байна. Допинг хөгжицгөө залуусаа. Самбайцааны үзэгчтэй Хөх толгой багийн оролцогч төгөлдөр байна. Би энэ одоо шоу их орон телевизээр реклам хараад энэ орохоор болсон. Тэгэл хамгийн бүртгэлийнх нь эхний өдөр бүр 9 цагт эхлэнгээ бүртгэлнэ. Тэнд ихтэй очичаад хүлээгээд идэв. Тэгсэн чинь нэг бүртгэж байгаа хүмүүс нь 9 цагт эхлэв. Тэгээ бүр 11 гэж эхлээд хамгийн ихэнд бүртгэлж ирсэн нэг оролцогч байна. Би одоо өөрөө шорттой ангилд орж байгаа. Би одоо ингэ фитнесийн спортоор хичээлээд удаагүй байгаа. Ер нь сонирхоод бол 2 жил бол ер нь болсон байгаа. Манай Хөх толгойд баг энэ тэмцээнд хичээнэ гэж хэлээ да. Допинг хөгжицгөө залуусаа. Нааг Алтуйг өвхтэй Атомбаатар гэдэг 21 настай. Энэ тэмцээнд 10 сая төгрөг нийтлөө. Тэгээд тэрнээс гадна өөрийгөө өөрчлөе гэж орсон. Тэгэд би энэ бодибилдинг фитнесээр хичээлээд 2 сар болж байна. Хөх толгойд баг ямар баг болохоо харуулнаа. Тэгээд манай багийг дэмжээрэй гэж хэлмээр байна. Самбайцааны их орон телевизийг сонгож үзэж байгаа та бүхэнд баярлалаа. Тэгээд би Хөх толгойд багийн гишүүн Цэрэнжээ охтой хулан байна. Бикини төрөлдөр нь оролцож байгаа. Би ерөөсөө урд нь фитнесээр бол хичээлж байгаагүй. Яваад одоо 10 хоног. Мэдээж яг 10 сая бол хүн болгоно. Айгуу чимхтэй сонсогдсон. Тэгээд баг хамт олноороо 10 саяг авахын төлөө энэ нэвтрүүлэгт ирсэн. Хөх толгойд багийг дэмжээрэй. Манай багийнхан бол 45 хоногт нэлээд сайн өөрчлөгдөж үзэгчдэг юм болохоо харуулж чаднаа. За үзэгчтэй энэ өдрийн мэнд төргий. Empower багийн нэгт талан талентжинд орж байгаа даах байна. Энэ тэмцээнд бол өөрийгөө бас хэр өөрчлөлтөд орох нь гэж бас үзэж энэ тэмцээнд оролцож байгаа. За манай Empower баг бол ер нь
хангалттай бүх хүчээр ажиллаж энэ нэвтрүүлэгтээ хангалттай сайн болж байна. Сайн байна уу? Инфовер багийн шорт английн даудэр журнал байна. Ер нь бол нэг шорт англи бол өрсөлдөгч бол сайн байлээ. Манай залуучууд бол бүгд их сайн байцгааж илээ. Манай багийн бол гол нэг ах юм бол манай багийнхан болохоор энэ тэндээс цугларсан байгаа. Бүгд сайн хичээцгээгээрээ тэгээд хоолндоо дүн хараад ихтлээ сайн хийх юм бол ямар ч хүн өөрчлөгдөнө. Сайн байна уу? Инфовер багийн Ариснаа. Намайг ах манай найз энэ фитнест яваач гэдэг. Тэгээд хамт явж эхэлсэн. Тэгээд манай багийн охин. Манай багийнхан ер нь бүгдээрээ айгүй итгэвтэй, төвчээртэй байна. Тэгээд залуучуудтай хэлгээд, үеийнхээ охтуудтай хэлгээд фитнесээр хичээлж зөв албартай, амьдралын зөв хөвшөлтэй болохыг уриалж байна. Хорон телевизийг үзэн суугаа үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Fitness Cup 2016 шоунд оролцож байгаа Инфовер багийн хасах 70 кг-д оролцож байгаа. Төвчөн банзрагтай. Хэдий богино хугацаанд хичээсэн ч гэсэн үнэхээр өөрийгөө дайчилж чанартай өрсөлдөгч байх болно гэж хэлмээр байна. Тийм болохоор эргэлзэл тэнэгэлзэлгүй намайг бас дэмжээрэй. За сайн байна уу? Би Инфовер багийн мөнхчин байна. Амийн зорилго гэхээр турхаас илүү галбирдаж зөв биеийн галбирт олох зорилготой. Амаа найзууд юм амирт дэмжиж байгаа. Тэгээ би нэг олон үс бол юм бол хилээг байгаа. Тэгээ энэ өөрөөсөө хичээнэ л хэцүү байж байгаа. За тэгээ допинг өгчцгээ залуусаа би чаднаа. За миний хувьд фитнесээр яагаад хичээлж болсон бэ гэвэл өөр урлагийн хүн яг фитнесээр хичээлж эхлэх яг тэр цаг үедээ бол би уран бүтээлийн зорилго дотор агуулж энэ спорт руу анх орсон. Залуучууд маань ер нь энэ спортоор маш их хичээлдэг болсон байна. Өшөө илүү их залуучууд бас ингээд энэ спортод татагдсан орж байгаа миний хувьд бас баяртай байна. 4-р сарын 1-ээс 5-р сарын 7-ны хооронд эх орон телевизээр Fitness Cup гэж Монголд анхудаа энэ хөө реалити шоу нэвтрүүлэг маань эхэлж байгаа. Маш олон залуусыг зөв зохистой хувийн зохион байгуулалт мөн эрүүл мэндийн талаасаа ингээд сайхан уриалга, сайхан зорилго дор нэгтгэж чадж байгаа энэ хүн нэвтрүүлгийн бүх залуучуудтай амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ хамтдаа допинг бүх өмчтэй. Сайн байна залуусаа. Оргил багийн гишүүн гандлага байна. Fitness Cup тэмцээний нэмэгт ал ангилд өрсөлдөж байгаа. Энэ нэвтрүүлэгт өөрөө юмны фитнесийн бодолынгийн юуг сонирхдаг, агай олон жил сонирхож байна. Хажуугаар нь бас хаяа бэлтгэл хийдэг, өөрийгөө сорих гэж энэ тэмцээнд оролцож байна. За манай багийнхан гэвэл ерөнхийдөө бүгдээрээ өмнө нөгөө тийм хичээлж исэн. Тиймэрхүү туршлагатай хүмүүс байгаа учраас багийнхандаа их найдаж байна. Багтаар надад итгэлтэй байгаа. За залуучуудтай хандаж хэлэхэд фитнес гэдэг зүйл нь өөрөө маш тийм эрүүл мэнд, гол нь эрүүл мэнд тэгээд миний төвчээр хатуужид ер нь маш их зүйлийг өр өгөөжтэй зүйл учраас энэ спортоор хичээлээрээ эрүүл байцгаагаа. Сайн байцгаана уу? Наа Дамжин сүрэнгийн төмөрч өдөр гэдэг Fitness Cup 2016 тэмцээнд оргил багт нэг эмэгтэй гишүүн болоод ингээд өрсөлдөхөөр өөрийгөө дайчлаад өөрийгөө өөрчлөе гэсэн зорилгоор ингээд орж ирсэн те. Баг тамирчдыг харахад бол их гой залуучууд өсгөчд байна. Манай багийн онцлог гэх юм бол миний бодлоор манай багийн надаас гадна нөгөө багийн гишүүн бүсгүй маань тэр хоёулаа нэг тохино ээж хүмүүс яагаад ээж хүмүүс ингээд төрчөөд те заавалжгүй ингээд бас өөрийгөө гарганд нь хаяад ингэж явахгүйгээр өөрөө өөртөө өөрчлөлт оруулаад бас эргээд төрсөн ч гэсэн түрүүг юм шиг юм гоё би галбиртай болж чаддсан байх шүү гэж өөрийгөө сорж үзсгэл гэж тэгж дарсан да. Хамт санал залуусаа Fitness Cup 2016 шоунд оролцож байгаа өргөл багийн гишүүн миний шаа байна. Миний англид болохоор хасгатал бодвилгийн төвлөрж орж байгаа. Манай өргөл баг бол
маш сайн баг болно гэж юу нэгтгэж байна. Манай багийг сайн дэмжээрэй. Манай багийн залуучууд бэлтгэл сайтай байгаа. Бус багийн залуучууд ч гэсэн бэлтгэл сайтай байгаа байх гэж бодож байна. Гэтэ 45 хоногийн дараа ер нь бол бүхэн өөрчлөгдсөн байна байх. Гэтэ манай баг бол хизээд бэлэн байгаа. Сайн байна уу залуучуудаа. Та нартай энэ оройн мэндийг хүргэе. Оргил багийн гишүүн зал жаргал огтой ууган тамирна. Хүүхэд гаргацал гэхээр ер нь гэртээ суугаад одоо нэг ар гэрийн ажлыг амжуулаад явж явах ёсгүй гэсэн үүднээс л өөрийгөө өөрчлөөд тий энэ нэг олон эмэгтэйчүүдийн төлөөлөлж болж орж байгаадаа баяртай байна. Тэгээд бусад орж байгаа багуудаа амжилт хүсье. Манайх хүчтэй өрсөлдөгч байх болно шүү гэж хэлмээр байна. Сайн байцгаана залуусаа Fitness Cup 16 чарта төрөлд нь оролцож байгаа. Оргил үеийн гишүүн дэлэг байна. Нэвтрүүлэгт болохоор өөрийгөө сая тэгээд амжилттай оролцох хэлээ. Фитнес спортоор хичээллээд 3 жил болж байгаа. Фитнес спортоор хичээллэх нь бол бие бэлтрийн хувьд, сэтгэл санааны хувьд бол бус хүмүүсээс бол шал өөр болно. Ер нь бол гоё л та. Оргил багийнхан хүчрэг баг байж чаднаа. Манай багийнхны дэмжээрээ бий чаднаа. Эх орон телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Дэлхийн Натурал бодибилдингийн холбооны гишүүн Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбоо. Намайг Чулуунбаатар хөгтөөс гүйцэтгэдэг. За цаашдын зорилго бол мэдээж энэ фитнес чиглэлээр бол мэдээ амжилт үзүүлэх гол зорилго нь байгаа. Энэ өөрөө би яагаад тэгэхээр өөрөө их дуртай хоббитой болохоор бодибилдинг бол хобби биш гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. За нийт баг болон үзэгчтэй хандаад Бомбот фитнес клуб Бомботог энэ нийтч чадварлаг мундаг сайн баг байгаа гэж хэлмээр байна. Бид бол чадах болно. За намайг Баярагийн Одон гэдэг 1980 онд төрсөн. За миний хувьд powerlifting гэдэг хүчний 3 төрөлтөөр хичээлдэг. За одоо хичээлээд 9 жил хичээлж байна. Тасралтгүй. Powerlifting бодибилдинг хоёр маань болохоор хоёр ондоо спорт л доо. Манай Бомбот баг маань ерөөсөө л жигдхэн сэтгэл зүйн хувьч тэр биеийн бэлдрийн хувьч гэсэн ерөнхийдөө бүгдээрээ тэгшхэн хөгжилтөө нэлээд өрсөлдөхүүц баг шүү. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. За сайн байна уу? Намайг Лавдорж өрөөндөө гэдэг. Би Бомбот фитнес клубийнхаа Бомбот багаас бикини төрөлд оролцож байгаа. За миний хувьд гэх юм бол фитнесээр хичээлээд одоо бараг жил болж байна. Одоо миний зорилго гэх юм бол одоо хүн ингээд нэг урсгалаар ингээ яваад ах юм бол ер нь явааддаг. Тэгээд өөрийгөө сорих одоо миний ер нь чадал хэрвэн гэдгийг одоо өөрийгөө сорихын тулд оролцож байгаа. За бусад багийнхаа гишүүдэд хэлэхэд одоо манай багийнхны бэлтгэл бол маш сайн байгаа. Төрөлд оролцож байгаа хүмүүсийн хувьд өөрийн гэсэн онцлог чанартай. Тэгээд маш их хүчрхэг баг байгаа шүү. Тэгээд манай багийн дэмжээрээ баярлалаа. Сайн байцгаана уу? Намайг Мөс Солон гэдэг. Би кино урлагийн дээд сургуулийн сэтгүүлч 2 дугаар курс суралцдаг. Энэхүү тэмцээнд орсон шалтгаан нь гэвэл би юмнаас ямар амархан уйд намтгай тэгээд жоохон шантрамтгайч гэх юм уу нэг муудлан тэгээд өөрийгөө ялан дийлэхийн тулд энэ тэмцээнд орж байгаа. Тэгээд юм бүхний эхлэл хэцүү байдаг. Тэгээд 45 хоногийн турш нэвтрүүлэг маань зохион байгуулагдж байгаа учраас 45 хоногийн дараа өөрийгөө ямар гоё усныг хараад ингээл амар бахархалтай тийм гоё сэтгэл төрөх байх. Манай багийн хувьд миний хувьд ч гэсэн ерөнхийдөө бол амар ихтэй байгаа. 3 ингээд ах маань бол амар хүчтэй шүү дээ. Тэгэл манай багийн охин тэгээ бит хоёр бас багаад тэгээ доошо татахгүй гээл маш хичээж байгаа. Бусад багийн хувьд ч гэсэн амар тийм хүчтэй, өрсөлдөгч ихтэй байгаа. Гэтэ тэглээгээ бид нэр яахгүй. Бидний бэлтгэл маш сайн байгаа. Та нар ч гэсэн бэлтгэлээ сайн ярээ. За сайн байцгаана. Намайг Очротын Хамгаалан гэдэг. Би Бомбот фитнес клубын Бомбот багаас оролцож байгаа. Нэмэх тал ангилалд оролцож байгаа. Энэ фитнес хичээлээд би одоо
1 жил болох гэж байна. Үзэгчтэй хандаж ирэхэд тэгээд оролцож байгаа тамирчдаас тийм хинд нь ямар өөрчлөлт орсон байна гэдэг хамгийн гол нь өөрчлөлтаас нь би гарч зөв хамгийн их өөрчлөлт орсон талаас нь хараасаа гэж хэлээд мэдээж гоё видео хүмүүс их оролцсон байгаа. Тэр гоё видеоны тэр чинь гоёор нь гэл дараа нь одооч гоё тэр дараа нь гоё байх нь энэ хүн одооч гоё наа гэж хэлдэг байж тийм. Одоо тэр хамгийн гол нь эцсийн үр дүнг нь хараарай. Шүүгч нартаас хэлэхэд үр дүнгийг л хараарай гэж хэлье. Тэгээд допинг өгчцгөөе. Залуусаа. За энэ төсөлд нь гэж залуучуудтай хэлэхэд допинг өгчцгөөе. Залуусаа бидний дэмжээрэй. Мистер багийн гишүүн Алтан баяг байна. Би ерөнхийдөө энэ бодибилдинг фитнесээр 9 жилдээ хичээлж байна. Нэвтрүүлэгт орох бас саналыг манай клубын зүгээс бас тавьсан байгаа. Гэхдээ бас би өөрийгөө бас нэг сориод үзье гэж бодлоо. Эдгээр бас энэ клуб 7 жил хичээлж байгаа боловч надад бас одоо бэлтгэлийг хийхдээ бас алдаа оноотоо бас хийдэг тийм асар сургуулиуд бас байж байгаа бах. Тийм ч учраас бас үүнийг далимдуулаад бас нэг бэлтгэл сургуультаа бас нэг зөв хийдэг болъё. Өшөө бас өөрийнхөө бие хэр зэрэг эрийг бас өөрчлөлтөд орж болохыг бас харъя гэж бас бодож бас сориод бас ийш оръё гэж үзсэн юм аа. Би бол энэ тэмцээнд аврахтаа бол ганцаараа ингээд эдийн насандаа орно гэж ерөөсөө бодоогүй. Миний үеийнх нь бас орох болов гэж бодсон. Харамсалтай нэрэл ойрхон насны хүн ч алга. Гэхдээ би бас бууж өгмөргүй шүү. Ер нь спортод нас бол зөвхөн тоо юм гэдгийг би харуулахыг бас зорж байгаа юм. Би бол яг энэ спортоор нэг 9 жил хичээлсэн. Эний амтанд бол орсон. Тийм ч учраас бол энийг насан туршдаа магадгүй 80 90 хүрсэн ч гэсэн би энэ спортоор цаашдаа хичээж явах болно гэж бодож байгаа. Сайн бацхан уу. Fitness Cup 2016 reality show-нд Mr. Jim багаас бикини төрөлд оролцож байгаа Нямсрынгийн мөхт яана. Би Дундгой аймгийн дэлгэр цогцсон их одоогоор хүмүүнлэгийн харьяа бэлэг дээд сургуулийн эрх зүйн ангид оройгоор суралцж байгаа. Фитнес спортоор бол эрчимтэй хичээллээд дөнгөж одоо сар гарна л болж байна. Өмнө нь бол ерөөсөө аэробик дандаа нөгөө турхал ерөөсөө чухал юм байна гэж бодож байсан. Тэгсэн чи ерөөсөө турхаас гадна хүн ерөөсөө булчин шүрмсэн шангалж одоо биеийн чангалуул одоо харагдах байдал одоо галбир мэлбэр нь илүү гоё харагддаг гэдгийг одоо саяхнаас ухаарад би бас өөрийгөө нэг юм сориод үзье. Миний төвчээр язгаар бас хаана вэ те. Тэрийг бас өөрийгөө сориод үзье гэж одоо за би ерөөсөө үзээд алтъя. Тэгээд орохоор болсон. Самано нава профессионалге Батамгатын гэдэг манай энэ явж байгаа сонирхчдоор явж байгаа ах нар байна, найзууд нөхөд байгаа. Тэгээд хоорондоо ярилцж байгаад энэ өөрийгөө сорийг хэлүүлээ чаднаа хин гэдгээ харуулъя гэдэг утгаараа орцоо. Өөрийгөө ямар болцоо, өөрийгөө хэн дутах нь дутахгүй юу, хэрэг хөвчлөлтэй байна гэдгийг харуулах зорилготой байна. Одоо ингэж өсөлтөнд зогссон юм чи одоо спортоор л явсан дэр гэж боддیں۔ Манай ээж аав найз нөхдөд л юм дэмждэг юм аа. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэгт оролцож байгаа Мистер багийн гишүүдийн хамгийн бага оролцогч Сарна байна. Би хөдөө аж ахуйн сургуульд 1-р курст суралцдаг. Энэ шоунд оролцож байгаа зорилго маань бол хамгийн түрүүнд өөрийгөө өөрчлөх. Тэгээд бусдтайгаа бас ингээд энэ шоунд оролцсоноор маш их танилтай болж байна. Тэгээ бусдаагаас хэр зиндаанд явж байгаа бас шалгахыг хүссэн.
Одоо сар болж байна. Энэ тэмцээнд орохын тулд манай багш маш их хөрөнгө өгсөн. Мистерс багийн тамирчин Очир Бүрэг байна. Энэхүү Fitness Cup 2016 reality шоунд оролцсон. Юунаас болж оролцсон юм бэ гэвэл одоо энэ Masters клуб дээр хичээлдэг. Одоо энэ манай багаас оролцож байгаа энэ томоо одоо энэ хоёрын ах мах энэ дэр бүгд ингээд хэсэг хугацаанд хичээлсээр ингээд одоо баг найзууд болсон. Тэгээд бид бүгд ярилцаад тэгээд нэг нэгнийгаа бас одоо орё гэж шахаад тэгээд энэхүү тэмцээнд оролцож үзэхээр шийдсэн. Тэгээд ингээд багийнхантайгаа ингээд нэг баг болоод ингээд клубээ төлөөлөөд энэхүү тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Манай багийн онцлог гэх юм бол ингээд харахад хүртэл харагдаж байгаа тий. Ахиг баг настай ч байна, жижигхэн биетэй ч байна, багч байна. Тэгээд тэрнгээр аягүй даваа талтай. За намайг үзэж байгаа, намайг дэмжиж байгаа бүх улсуудаа бас баярлалын талархлаа илэрхийлж байна. Тэгээд би өөрийнхөө чадлаараа эцээ хүртэл зүтгэх болно. Би чаднаа. Бид нарт амжилт хүсээрэй. Бусад багуудад амжилт хүсье. Төвчээртэй агаарай. Бүх хүмүүстээ манайхыг дэмжээрэй. Мистер Джеймиг наваа үргэлж дэмжээрэй гэж хэлье да. Эх орон телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Дэлхийн натурал бодибилдингийн холбооны гишүүн Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбоо. Сайн байна уу? Намайг дөржигтэй байхдаа нэг мөр дөрж идэг. Тэмцээд оролцох шалтгаан бол ер нь бол 3 жилийн өмнөөс спортын сонирхоод хичээлж эхэлсэн. Тэгээд мэдээж хүн өөртөө өөрчлөлт гараад ирэхээр тэгээд бусдад харуулах, бусдыг бас уриалгах тийм сэтгэл төрдөг юм билээ. Тэр үднээс бас энэ тэмцээнд ороод үзье гэсэн юм зориг гаргасан байна. Өрөндөө илүү анхаарна. Одоо би мөр султай. Би болохоор мөр тэгээд ер нь гилийн одоо six pack гэдэг тийм энэ гилийн мөрчнгүүд гаргах. Тэр чинь бол ерөөдөө биений ерөнхий төрхөөр гарчих болоо байна. Заавал гаднаас төрөх бие махбодын дээр өөрчлөлтөөс илүү дотоод цанаасаа илүү өөрчлөлт авдаг юм шиг байна. Сайн байцгаана уу? Намайг Ламын Болор Солон гэдэг. Би Иршгэлэн багаас оролцож байгаа. Одоо 26 настай. Энэ тэмцээнд орох болсон шалтгаан, одоо зорилго гэх юм бол ер нь бол 45 хоногийн хугацаанд хүний бие организмд ямар хөө өөрчлөлт гардаг юм бэ гэдгийг одоо өөрийнхөө бие дээр үзэх гэсэн. Нэг та хоёр дахь юм бол энэ бол хүмүүс фитнес клубад явж байгаа одоо залуучууд охтуудыг тийм ээ маш гоё биетэй эсвэл тийм угсаа гоё булчинлаг тийм залуучууд байдаг гэж боддог шүү дээ. Гэтэл одоо бид нар шиг өөхтөн бахтай хүн ч гэсэн маш бага хугацаанд хэдий хэмжээний үр дүн гаргаж чадсан юм бэ гэдгийг бол харуулгыг зорьсон. Тэгээ хамгийн гол нь бол заавал допинг хэрэглэх шаардлагагүй зөвхөн байглаараа бас өөрийнхөө хичээл зүтгэл чармаалтаараа хоол хүнсээрээ ирэхэд бол бие организм ч гэсэн гоё болд юм аа гэж харуулгыг өгсөн бэ. 6 сарын хугацаанд фитнесээр хичээлсэн хамгийн гоё үр дүн маань гэх юм би маш их хэрч хүчтэй болсон. Би одоо л Fitness Cup 2016 шоунд фитнес нээсэн дурсалтж байгаа. Энэ төрөлд өрсөлдөх болсон шалтгаан нь надад үзүүлбэр нээсэн. Чөлөөт үзүүлбэртэй. Тэгээ энэ чөлөөт үзүүлбэрийг болохоор уян хатан чадвартай, төвчээртэй бас маш их хурд хүчтэй тийм ээ. Тэгээ тэнцвэртэй юм зүйл хийх ёстой гэсэн учраас ер нь ороод үзье. Яагаад би болохгүй гэж сороод өөрийгөө сорихыг хичээд үзсэн бодсон. Тийм учраас энэ төрлийг сонгосон. Тэгээ одоо энэ төрөлд орж байгаа зорилго маань гэх юм бол үзүүлбэр хамгийн сайн үзүүлбэрийг үзүүлэх хичээндээ. Сайн байцгаана залуусаа. Иршгэлэн фитнес клубээс оролцож байгаа хичээлэгч тамирчин Чулуухай огтой хос жаргал байна. За би энэ тэмцээнд орох болсон шалтгаан гэх юм бол өөрийгөө нээ гэж бодсон. Мөн бас залуучуудад энэ спортын үр дүнг бас танилцуулахыг бас хүсэж байна. Яг хичээлээд яг тасралтгүй нэг жил хичээлж байгаа. Хамгийн гол нь яг тасралтгүй явах, тууштай байх гэдэг байдал нь бас яг энэ спортыг шаарддаг спорт. Манай багийн онцлогын явдах юм бол ерөнхийдөө одоо энэ тэмцээнд орж байгаа хөвчлэн дандаа
сайхан өсвөр насны залуучууд байна. Манай багийн хувьд бол ерөнхийдөө яг насны хувьд жилд бидээрээ гэр бүлтэй амьдралтай болцоосон. Ерөнхийдөө нэг энэ очрыг авсаалдаг болсон хүмүүс байна. Тэгэхээр бас бид нарыг одоо зөв үтлээ хасан тийм. Яг энэ хүн наснаас хүмүүс ингэ хичээлэл яг амар гоё болд юм байна гэдгээс харах хэрэгтэй байх тийм. Сайн байцгаана уу? Би Ишгэлэн клубээс оролцож байгаа Ишгэлэн багийн гишүүн Аав Авта Балдаарт байна. Миний бодлохоор фитнесээр хичээлээд ерөнхийдөө бол 6 жил болсон байна. Би болохоор урд нь яг фитнесээр биш хүчний чиглэлээр хичээлдэг байсан. Powerlifting чиглэлээр. Ерөнхийдөө бол 12 оноос хойш багшилж гисэн фитнесийн багш хийгээд талбай хийдэг байсан бол одоо болохоор энэ тэмцээнд бол яг нэг бодибилдинг одоо фитнесийн чиглэл рүү одоо тий өөрөөр хэлбэл иймэрхүү үр дүнг харуулна. Иймэрхүү мөртлөө нэг олон тэмцээнд орж чадаагүй. Тэгээд энэ жилээс эхлүүлээд ер нь тэмцээн болгоныг алгасахгүй ороод ямар ч тэмцээн байсан өөрийгөө сороод оролцоод явъя гэж бодож байгаа. Мэдээж тэмцээнд орж байгаа юм чинь төрөлхийг шагналт байранд орохыг хүснэ. Энэ зорилго бол тийм л байна да. Ер нь фитнесийн тамирчин болох зорилготой цааш та. Донтох зэрдэ штэ. Ер нь нэлээд тэгээд донтцсон талдаа тийм болсон болохоор тэгээд нэгтгэж чандарч матраад байдаг штэ. Хаяа жоохон тэгээд жоохон давсарлах тохиолдол байна. Тэгээд нэгтгэж чандарч матраад байдаг. Өөрөө дуртай юм чинь. За тэгээд Ишгэлэн клубээс оролцож байгаа баг байгаа бид тавын хувьд бол мэдээж өөр өөрийнхөө төрөлдөл бас амжилт гарахын төлөө явж байгаа. Юу гэж хацрыг хожигдъя гэж бодохгүй тийм учраас бүгд ялахын төлөө явж байгаа. Тэгээд манай багийн өрөө бол бас нэлээд no pain no gain гэдэг байгаа шүү дээ. Ямар ч өвдөлтгүйгээр тийм аз жаргал баяр баясгалан гүнгүүд авч болохгүй. Ялангуяа бодибилдинг спортод энэ булчин биеийг өвдөгж ижил тэр булчингуудыг өөртөө авч сайн зүйлийг авцсан юм учраас энэ 45 хоног бүгдээрээ биеийг өвдөхөд үгүй. Тэгээд тэрний дараа ямар өөрчлөлт гардыг хүмүүст харуулъя. Тэсний дараа залуучууд биднийг уртаагаад уриалаад тий бас адилхан болохыг хичээх болов гэж бодож байна. Өдөртөө манай багийг дэмжээрэй. Ишгэлэн багш шүү. 40 хоногийн хугацаанд хүн ер нь хэрхэн өөрчлөж болохыг бас биднээс харж бусад хүмүүс урам авахыг маш их хүсэж байна. Тийм учраас та бүхэн бид нартай хамт манай нэвтрүүлэгтэй хамт байж үзэхийг хүсэж байна, уриалж байна. Манай багийн хувьд бол за та бүх багуудтайгаа ижил тэмцээн өрсөлдөх хэмжээний хүчтэй баг шүү. Бүгдээр нь амжилт хүсье л гэж. Fitness Cup 2016 Дафнг гөгчцгээе. Эх орон телевизээс зохион явуулж байгаа Fitness Cup 2016 тэмцээнд оролцож байгаа нийт залуучуудаа нэгдүгээрт амжилт хүсье. Энэ тэмцээнд оролцож байгаа залуучуудад маань энэхүү нэвтрүүлэг цаашдаа маш олон жилийн мөн насан туршдын нэгэн одоо зөв хэмнэл, зөв хэм маягийг бий болгох байх гэж бодож байна. Магадгүй бид өөрсдөө яаж эрүүл мэндэд анхаарах ёстой, яаж хөдөлгөөн хийх ёстой, яаж хооллох ёстой гэдгийг энэхүү нэвтрүүлгээр олж авах гэж бодож байна. Fitness Cup 2016 нэвтрүүлэгтээ хамтдаа байцгаагаараа ингээд допинггүй хөгжицгээе. Эх орон телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Дэлхийн натурал бодибилдингийн холбооны гишүүн Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбоо. Допинггүй хөгжицгээ урандаар нэгдэн зохион байгуулагдаж байгаа Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн 3 дахь дугаар үзэж танд хүрлээ. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээрээ дамжуулаад бид нэвтрүүлэгт оролцож байгаа бүх баг тамирчдаа дэлгэрэнгүй байдлаар үзэж тантай танилцууллаа. Залуучууд маань та бүхэнд өөрийнхөө хэн болох, ямар хүн болохоо танилцуулсан байгаа. Тэгэхээр та бүхэн бас дэмжээрэй, бидэнтэй цуг хамт дэмжээрэй гэж бас хүсэж байна. Билгүй яах вэ? Тэгэхээр маргааш нас эхлэн манай нэвтрүүлгийн тус сонирхолтой дугаарууд үзэж танд хүрэх болно. Учир юу гэх юм бол манай нэвтрүүлэгт оролцож байгаа хүчирхэг 12 баг тамирчид маргааш нас эхлэн тэмцээн уралдаанаа одоо эхлүүлэх гэж байгаа. Тэгэхээр тэмцээн уралдаанаа эхлүүлэхэд бол мэдээж манай баг тамирчид маань хувь хувийнхаа одоо бэлтгэл сургалтыг маш сайн базааж байгаа болоо гэж бодож байна. Тэгээ миний хувьд ч гэсэн тэгж бодож байна. Тамирчид маань аль хэдийн бэлтгэлтэй гарсан байгаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтдаа байсан үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Маргааш шинэхэн сайхан дугаараар иргэн уулзцай түр баяртай үзэгчтэй. Баяртай.